Намайг Уйлан гэдэг. Шүмэлэг. Шүмээр. Гэрмүн гэдэг. Ад чараад гэдэг. Намайг Ялгон гэдэг. Намайг хувь төгөлдөр ирдэг. Би Тэлэн байна. Тэгэл тажиг тий. Тэгээ байцлаа. Амьдрал сонирхолтой байна. Хэн дэжүү шүү. Тэрл тажиг байна. Ой. Гой. Эндэр жаада баярлалтай шүү. Дэжвэ. Бусадтай харьцуулах үед Өөрөө өөрийгөө амар харьцуулдаг нэг хүн харьцуулахаар амар дуурч шин. Харьцуулагдахаар муухайс. Дургу. Би бол өстой дургу гэж хэлмээр. Бүр эргэлзэлгүй тэгж хэлээрээ. Йоо би бастай харьцуулах бүр амар дургу. Харьцуул. Ядаргайтсан. Угаасаа өөрөө мой бол харьцуулагдчих дүүс. би ээжтэйгээр харилцсан байхгүй юу? Наа битээ харьцуулж. Тэдний чадахгүй зүйлийг ч гэсэн надад байгаа ш. Тэдний чадахгүй зүйлийг би чадна штэ. Харьцуулъя. Мохой. Харьцуулагдсан. Сэтгэл готрол орж байгаагүй. Орж байсан баха санахгүй байна. Харьцсан. Орж исэн баха. Орж исэн. Орж байгаагүй ингэж байхгүй. Ер нь ихтэй. Батхан ч орж исэн. Гоо төрж исэн юм байна. Оролцох хийж байна. Үгүй. Үгүй. Бүр амар тэгж бодож байгаагүй. Зүгээр л тоглоомоор л зүгээр ингээд амиа харлаа энтер гэдээ хойлоо тэгж л. Тэрнээс бол тэгээд яг жинхэнэ амиа харлана гэж юусаа бодож байгаагүй. Бодож байгаагүй. Бодож исэн. Оролцож байсан. Яг бүр яг ингээд туулцсан оролцож байгаагүй. Зүгээр яг ямар хуу байх бол гэж бол үзчихсэн. Тийм бодож хэрэггүй шүү дээ. Сандраад Гүг ойрлоод идэв. уурал хараал тэгэл зүгээр чимээгүй л тэр хүний ярьж байгаагийг яагаад надад ингэж ууралж байгаа илээ гэж бодно. Ганцаараа өрөөнд чимээгүй суугаад ч юм уу эсвэл зураг ч юм уу тэгэл. Ер нь ихэнхдээ тэгэл тоглоом тавалдаг. Тэг. Гүн тим сүртэй царайлаг гэж боддгоо. Тэгээд царай мотач гэж боддгоо шүү дээ. Ер нь дэжгүй царайлаг гэж боддоо шүү дээ. Гайг бах уу? Окей. Гайг. Тэ. Жам хаталсан. Амир тогтолтой лээс. Гайлсан. Гэтэ хай жаахан л гайг. Одоо их чаа хийвэр. Жаргал зовлон давхцдаг л тийм байсан. Зүг. Холбоотой хэрч. Үгүй. 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 Холбоотой л байх та. Тийм хөө. Тугаасаа тэгэл шууд хийхгүй л үү. Үгүй. Үгүй. Юу болоогүй гэж боддоо шүү дээ. Ерөөсөө балаагүй. 20 гарч иж юм уу? Сургуулаа төгсөөд ажилд ороод ажилд орсныхан дараа Холын. Ирдэггүй. Яргаар идэв. Гүү. аавтаа ярьдаг биеийн хүчрхийл гэж юм байдаг шүү. Болгоомжтойгаараа гэдэг ч юм уу тий. Ер нь дээрдвч би өөрөө ээжиг яхаа уурлаад байдаг. Ер нь тийм дуртай ишлахаар гэх юм. Ер нь бол нээлттэй ярилцдаг. Тий. Ярилцдаг. Жохон ичдэг гэх юм. Нэг хамар ярилцдаггүй юм хэд бол өөртөө л ээж ярил гэдэг л дээ. Гэхдээ нэг ярьж чаддгүй яаж. Атарх гэжтэй үзүүлж байна. Амар ингээл хөөхний амар юм би нэг яста хорлондоо гэж боддог. Нилээд татах байх шүү. Ер нь тэр хүн яахлаар тийм явдгийг гэж боддог үе зөндөө. Зүгээр ингэ цагаат таргалаа. Энэ охин юм байгаа юм чи би ч гэсэн чадвар. Гэтэ гоё юм аа. Энэ амар хөөрхөн юм байна. Надаас ч бараг хөөрхөн юм биш үү гэл тэгэл өөрийгөө хараалаа за би ч гэсэн хөөрхөн штэ. Өөрийгөө хартуулж болохгүй. Би ер нь Instagram дээр өөрөөсөө хөөрхөн тагдаг. Ерөөсөө од мод хөөртөө штэ тий. Тэгэл дагдаг штэ. Угаасаа followers-ын гарц гэсэн.
намайг угаасаа эргүүлж авахгүй шүү дээ. Атаархнаа юу? Тийм. Яг хоо тэрийгээ гэхдээ нэг гаргадгүй за хин л гарах үү. Тийм мөнгө гайлдаг. Гэтэ бүхнийг шидэж чадахгүй. Дуртай шүү дээ. Өнгөхгүй бол яаж болохгүй болов. Нэг л артай. Яхан дуртай. Дуртай. Хүссэн бүхнээ хэлж болно л доо. Хүссэн бүхнээ биш. Ихийн. Урд нь гайгүй байж байгаа мэдгүй 2 жил карантинлсэн ч юм уу 7 дугаар ангид байж байгаа. Гэн 9 дугаар ангид үсэлсэн чи ингээд мөнгө ер нь ингээд амар хэрэгтэй болол хэлсэн. Тэр бүх юмд тест би бүр ингээд хүрэлсэв гэх. Мэдхгүй Монголынхаа ухаар үзэх. Тийм зөндөө. Гэтэ шал илүү бухимдаад идэв. Нэг л том дарганал л идэх шиг санагдаад идэв шүү. Тэгэл нэг юм болгоно бүтээн эсвэл нөгөө хидтэйгээ хэрэлдээ л ээждэг. Тийм л юм төсөөлөгдөд идэв юм да. Нэг их бол сайхан төсөөлөл орчихгүй. Хайртай. Усны дутагдaltaй болохоос гэхгүй. Өөрийнхөө бусад дууралж сонирхдаг зүйл шиг явал хайртай гэж хэлэхгүй. Газар хөдөлтөх байгалийн гам шиг өнтер болохгүй айгүй нам хүм газар гайгүй газар болохоор тэгэл дуртай л идэв ш. Ингээд тэнэгтээд навшраад тах юм бол би зүгээр хайр болно. Би зүгээр гадаад амьдрах. Үгүй. Ер нь гадаад амьдрах гэж Гадаад очиж сурна. Тэгэл тэндээ амьдрах уу, эндээ амьдрах уу шийдэх багтав. яг гоо тэгээд нутгаа бол мартахгүй энэ газар төрсөн л юм чинь. Яста тийм байх. Харин ч тийм хүмүүсийг ингээд бүр ингээд амар гоо дэмжээд тийм хүмүүсүүд ингээд чист гоё онцгой шүү. Яг өөрийнхөө гоё шүү. Ингээд зүгээр яг ингээд эргэжтгийгч байдлахыг амар хүсдэг шүү. Бага ингээд байхдаа тэгдэг байсан. Гэхдээ одоо тэг ухаан суугаад бэлдсэн. Их бага хэмжээгээр гаргаж ирсэн гэж бодчих. Дэмжихгүй. Гэхдээ үзэн ядахгүй. Өөрийнх нь л зур шүү дээ тэр. Яг бид нар шиг л биеиндээ татагддаг л юм. Дэмждэг ч бас биш, дэмждэг ч. Тийм эрхийн хамгаалыг ихгүй ч бас тийм буруу зүйл гэж боддгоо. Ягаад тэгэхээр адилхан хүн гэж үздэг болохоор Тэгээд тэр хүмүүсийн тэгэл өөрсдийнхөө сонголт шүү дээ. Ямар бид эдийн хүмүүс тийм болсон биш гээд. Аав ээж хоёр болохгүй наад чи өстой буруу хэрэг гэл тэгдэлтэй. Гэтэ миний бодлоор бол тэр хүмүүсийг хейтлээд байдгүй. Гэхдээ бас ингэ дэмжиж байдгүй. Нэг голоор нь зээл нэг тоодгүй ч юм уу. Дургу мургу гэхгүй. Зэрэгжүүлэх үе байна. Нэг тэгэж боддог шүү. Тэгж боддггүй. зарим талаараа илүү гэж боддог. Илүү нэс бол илүү. Хүн болгон л адилхан тэгээд яг адилхан л төрдөг болохоор адилхан л хүмүүс болохоор ер нь тэгэл би тэрнээс илүү би тэрнээсээ тийм юмараа давуу гэдэг юм байхгүй л гэж боддог шүү. Манай ээж ч амар ууртай шүү дээ. Манай ээж гэвэл тэгээд одоо 41 настай. Тэгээд миний сайхан ээж байгаа. Тэгээд ээжтэйгээ зарг өгөх хайртай л гэж хэлээд таа. Тэг нэг юм хийхгүй явж байл нэг тийм юм хийх хичих гээд гэр цэвэрлүүл гэдэг. Юу юунаас илүү тэгэл хөөхтүүдээ л гэж боддог шүү дээ. Манай ээж нэгтлэн бодогч юм. Тэгээд надтай нэг тийм нээлттэй ярьж мэрэд байдаггүй. Манай ээж юу? Залуудаа намайг бас манай их чиг төрүүлээд тэгээ ер нь жоохон залуудаа төрүүлсэн болохоор жоохон залуу насаа битгаар төгсөн юм хичээсэн бит хоёрыг томлох шүү дээ. Манай ээж болохоор дуучин байсан. Хамтлагт дуулдаг байсан. Тэгээд нэлээд мундаг явж исэн. Тэгээд надтай болсон. Тэгээд болцсон. Супер хүн.